За сайн байцгаана уу бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор Fiverr-аар мөнгө олох бас нэг өөр аргын талаар орох гэж байна. Тэр нь одоо ямар арга вэ гэхлээр энэ л юу вэ гэхлээр одоо ямар нэгэн бизнес эхлүүлж байгаа хүмүүс ч юм уу ямар нэгэн хийж эхэлж байгаа хүмүүс одоо компанида ч юм уу бүтээгдэхүүн үйлчлэхэндээ нэр өгөх шаардлагатай болдог. Тийм болохоор одоо нэр өгөх гэхлээр за ямар нэр өгөх үү гэдэг юм маш их бодох шаардлага гардаг. Тийм болохоор гадаадынхнуудыг хөвчлэн Fiverr дээрээс одоо нэрээ зохиолгочдөг. Одоо ямар төрлийн бизнес эрхлэж байгаа юу орсон байх хэрэгтэй шиг тийм янз янзын юугаа ашиглаад нэрээ зохиолгочдөг гэсэн. За тэр нь болохоор одоо энийг нь ашиглаж итгүүлээ Fiverr дээр гид хийж одоо мөнгө олох гэж болсон гэсэн. За одоо бүгдээрээ эхлээд харцгаая Fiverr дээр хэлцээр юу гарч ирсэн байна гэхлээр за хамгийн ихний за бүтээгдэхүүн чинь төгс нэр зохиож гинөө хэлж байгаа үнэ $50. Одоогоор 13 ажил хийсэн байгаа юм байна. Level 1 seller гэж юм. Харцгаая. За нэг бүтээгдэхүүн дээр одоо 3 өөр нэр гэх юм. Одоо 3 өөр нэр зохиож өгөхөд $50 юм. Нийт зохиож одоо зарцуулах өдөр нь 10 өдөр гэж. 3 нэр зохиож өгөөд $50. Энэ бол ганцхан тийм өөр basic premium гэсэн үнэт байхгүй байна. Одоо бид дэлхийн дэлгэрэнгүй чинь 13 хийсэн юм байна. За энэ бол 110 хийсэн юм байна. 4.9 мөлийтэй. Энэ болохоор $300-аас эхэлж байна. За энэ болохоор 117 хэсэг биелүүлсэн $30, $15, $40 гэх хэмжлээд өөр хүний туршлагаас хамаарч тийм. Өөр байна үнэн зарим хүнтэй чинь зарим хүнтэй ч байна. Тэгэхээр бүгдээ ийм гиг хийгээд мөнгө олох нэ. За гиг яаж хийхийг хамгийн ихний хоёр дахь бичлэгэн дээр Fiverr-ийн хоёр дахь бичлэгэн дээр бол ерөнхийдөө орсон байгаа. Анх энэ бичлэгийг үзэж байгаа хүн байвал одоо 1 минутанд $5 олох гэдэг нэг хичээлж үздэг бичлэг байгаа. Тэр бичлэг рүү ороод үзээрэй. Тэрэн дээр одоо яаж хийх үү, яаж бүртгүүлэх үү гэдэг юм уу бүгд байгаа. Тэрэндээс ороод үзчихнэ. За тэгэнгүүт бодож иж магадгүй одоо захиалгаанаа ороод ирлэх би тэг яаж нэрийг хийх вэ? Нэрийг зохиож өгөх юм бэ? Надад англи байхгүй штэ ч юм уу. Тэгвэл одоо та нарт яаж захиалга орж ирчихвэл ажлаа хийх вэ гэдгийг хэлж өгнө. За эхлээд Google руу орноо. Тэнгүүтээ за business name generator-ыг хайчихна. Тэнгүүт чинь хамгийн ихний илэрт. За энэ бол хамгийн ихний илэрт биш энэ AdSense буюу одоо зар сурталчилгааны гарч ирж байгаа хамгийн ихний илэрт нь business name generator.com гэдэг вебсайт. Энэ хамгийн одоо сайн вебсайт гэсэн үг одоо илэрт нэлтэй юм гэдэг. Хамгийн замжтай хамгийн сайн ч юм тийм байна гэсэн. Тэгэхээр энийг ашиглаад нэрийн зохиогод өгч. За тэр хүн чинь одоо ямар төрлийн бизнес эрхлэх гэж байгаа юм тийм үү? Тэгээд яг юу оруулахын ч гэдэг юм цаанаас өгөгдлүүдээ өгнө. Чи тэрийг зүгээр л энэ дээр бичээл generate гэдэг чинь дараа л болох гэсэн. Одоо жишээ нь юу гэдэг? Одоо бодтаг дүү орсон ч гэдэг юм нөгөө юм чи хэлүүлдэг юм. Ингээл хайчна гэсэн. Тэнгүүд одоо энэ чинь 2058 нэрийн санаанууд илэрлээ. Эдгээс нь одоо ямар салбараа ингэ сонгоод өчвөл одоо жишээ нь food бол сонгогдсон байгаа юм байна. За энэ ресторан гэж
1 өгөө, 2 өгөө. Тэгээд одоо ингээ харчингууд ресторant Чинао, Будда стенд, Будда рок, ресторантио, Будда бол, Будда гриль, ресторant гриль, ресторant Будда хавана гэх юм ингээд нэрнүүд гараад ирж байна. За та нар болохоор энэ нэрнүүдээс бүгдийг нь өөрсдөө харж байгаа аль нь зүгээр вэ ингээд цааш нь явуулаад тий. Мөн зүгээр гэсэн гурваараа сонгоод ч юм уу сая тий. 3 нэрийг $50 гэсэн чинь тэр чиг ингээд авчих гэсэн. Хэдүүлээ болохоор тийм 10 өдөр бодож модох шаардлага байхгүй. Тийм болохоор гэрийнхаа одоо хийж өгөх өдрөө нэг өдрөөр ч юм уу эсвэл маш бог арай 10 өдөр биш 5 өдөр бас арай богинохон болгох ч юм уу за энэ худлаа юм байна гэж бодож магадгүй болохоор арай богино 5 өдрөөр ч юм уу зохиогоод үнэ арай бага байлгах ч юм уу тэгвэл одоо адилхан өрсөлдөж байгаа хүмүүсээ баг зэрэг энэ багтай байл хүмүүс магадгүй сонроо үйлчлүүлж магадгүй тийм гих мэтчлэн одоо тэрийг яг яах вэ гэдгээс тусдаа өөр бодох байх. Тэгэхээр энэ вебсайтыг ашиглаад нэрээ зохиогоод нэг хүмүүстэй өгөөд тэгээд мөнгө олох нэ. Эндээсгийг хийчихин тэгээд одоо ингээ мөнгө олчихно. За тэгээд би өнөөдрийн бичлэг бол ингээд дуусчихна. Тэгээд нэг иймэрхүү байна. За тэгээд бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Одоо сувгийг маань subscribe дарж шин хийж найзуудтай үзүүлээрэй. За ингээд дараагийн бичлэгийг уулзтлаа. Баяртай.